ихтэй зүйлээс нь мушигж байгаа юм шиг мэдрэмж таадад төрөхгүй юу? Хүн амын 3% энэ технологи бүтээх инженер болох чадвартай байхгүй. Энэ софтвер инженер. Хүн ам. Буюу Монголд харах юм бол 90,000 хүн 100,000 тийм үү? Тэгээд тэр 100,000 хүнээс ч нөгөө олон улсад гарч идэх нь бид нар 11 гээд 10,000 гэдэг. Тэгвэл эхлээ бид нар 100,000 оюут хэрэгтэй байна. Тэг 10,000 ишигтэй хэрэгтэй байна. 100,000 зэрэг 10,000 ишигтэй хэрэгтэй шүү дээ. Зүрхний тэр нэг өөрийнхөө яг тэр хүний төрөлхийн юмыг нь өөрчилж хүү яасан шүү дээ. Тэрэн дээр бол миний бодлоор хүн нэг юмд ингээд мэрэгжлийн болоод ирэхлээр тухайн юмдаа дуртай бол явцдаг. Тэрнээс шиг ингээд цаанаасаа зөвхөн энийг хийх ёстой. Яг тийм байж магадгүй л дээ. Гэхдээ бас нэг юмыг сураад эзэмшээд тухайн юм дээр бүр мэрэгжлийн болоод скилээ улам сайжруулад ирэх тусам тэрэндээ улам чаддаг юмтай болоод эхэлнэ шүү дээ. Тэгмээ эргэн тойрных нь хүмүүс үнэлж эхэлнэ. Тэр хүний хэрэгцээ үүсч эхэлнэ. Ингээд ирэхлээр тэр хүн чинь бас тэндээс сэтгэл ханамжийг авч эхэлнэ. Тэгээд тэрэндээ дуртай бас болдог байхгүй. Хүмүүс ч нэг дуртай хаана үнэлэгдэж хүндлэгдэж гин бас тэндээ те. Тийм нэг дуртай юм хайна гэж залуучууд чинь аягүй цаг алдаад байдаг. Тэрний урд зүгээр нэг юм сонгож аваад нэг юм чаддаг болчихсон. Тэрэн дээр аягүй сайн скилтэй болох хэрэгтэй байхгүй.